Hello Ken, өнөөдөр би 7 хоногийн хувцалтаа танилцуулахаар плаш дээр ирсэн байна. Тэгээ бичлэгтэйгээ хамтаагаарай. Би ер нь бол гэрээсээ гардаггүй хүн. Хэрвээ яг 7 хоногийн хувцалт хийн гэж хэлэх юм бол миний 5 хоног нь гэрээ хувцаагаа. Ер нь бол гэрээсээ хаяа гардаг 7 хоногт 2 удаа гардаг учраас яхаа мэдгүй байж агаад тэгээ зүгээр өөрийнхөө оёсон дуртай уснуудынхаа нэгийг найзуудтайгаа уулзахтаа ч юм уу өмсөж болохоор гэж сонгож гарч ирсэн. За энэ болохоор миний хамгийн ихний сонгосон хувцлалт. Би энийг анх TikTok дээр харчаад энэ л яг миний хийж өмсөх хувцаа. Энэстэй гоё харагдах байх гэж бодоод яг дуурайлгаж хийхийг хичээсэн. Зориулт нь болохоор би зүгээр дэлгүүр хэсэгтээ зориулж зүгээр юм гутал авахтаа зориулж хийсэн хувцас ахгүй юу. Ийм хувцас өмсчүүл доор нь ингээд түрээтэй түрийг үү ямар гутал зогч ийн үгүй юу гэд харах боломжтой гэж бодож би энэ хувцасыг хийсэн. Тэгээ би угаасаа джинсийн материал дуртай, джинсээр хийсэн юм хослол дуртай болохоор өөрөө оёсон миний дуртай хувцснуудын маань нэг. Тэгээ доороо хар гутал өмссөн юм чинь би энэ дээрээ хар цүнх үүрэй гэж бодсон. Тэгээ надад байдаг цорын ганц хар цүнх маань байна. Тэгээ энийг ингээд талантаа. За энэ хувцсан дээр болохоор угаасаа юм хоолойтой захтай учраас үсээ задгаад авах бол угаасаа тохиромжгүй. Тэгээд би үсээ бооцсон. Үсээ боосон болохоороо бас юм том мөнгөлөг ямиг зүйлсэн. Уг нь миний энэ цүнхний оосрын юм шарж гисэн шарын ямиг зүй гэж бодохоор надад ер нь жоохон зөгтгөө жоохон тохиромжгүй санагдаад байдаг байхгүй юу шаран. Тэгээд би ер нь бол хөвчлэн мөнгөлөг зүүдэг. Тэгээд гар ингэж ил гарч байгаа болохоор энэ гарандаа би угаасаа бугуучтай байнга зүүдэг. Тэгэхээр нөгөө гарандаа энэ ийм мөнгөлөг бугууч байна энийг зүүчих. Энэ бугууч ер нь тайлбарлал айгүй гоё бугууч. Нэг бүрчлэн чаран болгоноор утга учиртай найзтайгаа хослож авч ирсэн бугууч байна. Энийг зүгээд тэгээ ер нь ингээл болоо. Та-даа! За энэ болохоор дараагийн сонгосон хувцалт маань энэ. Сонгосон гэж энийг бол би яг үндэ өөрөө сонгоогүй. Манай найз чи тэрийг өмсдөө энийг өмсдөө над ороо энэ готлаа өмсдөө тэгээ харъя даа гэд. Тэгээд энэ хувцлалт маань ингээд бүрэн бүтэн болсон байгаа. Энэ хувцлалтан дээр болохоор одоо надад байдаг цүнхнүүдээс ер нь бол тохирох цүнх байхгүй гэсэн ийм шийдэлд хүрээд байна. Тий. Энэ гутал бол ер нь бол жилдээ ганц өмсөгддөг гутлаа нэх өмсөд идэггүй. Энэ өмөд зүгээр ер нь надад байж хахад зүгээр гэд авсан би бас ерөөсөө өмсөж байгаагүй. Цамц болохоор би өөрөө оёсон цамц ер нь бас гадар өмсөж байгаагүй. Гэрээсээ гардаггүй болохоор ер нь уснуудаа нэх өмсдөггүй бараг хадгалагдаад байж идэг. Би материал үзэж явж байгаад яг энэ хар материалыг хараад тэгээд энийгээр ийм цамц хийвэл болох юм байна гэж бодоо тэгээд материалыг аваад ирээд энэ уг нь юпхтэйгээ хосоороо тэгээд юпхэн уусаад хайшлагтаа тэгээд алга болсон байдаг. Би ер нь ихэнхдээ хувцаа хийчээд дандаа хайчлаа. За дараа нь ингээ хийчих юм чинь ингээ хайшлаа хийдэг байхгүй. Тэгээ юпхэн тэгээд алга болсон байгаа. Тэгэж бүтэн цамц яг хуу материал нь жоохон захтнуулах гад байдаг. Тэгтээ жоохон дулаахан. Тэгээ энэ материал хамгийн сүүлийнх нь би аваад тэгээд энэ цамц хийгдээд ингээд дууссан. Уг нь айгүй олон охтууд захиалах авах гэж асуусан. Хийж өгмөрдөөсөн. Тэгтээ тэгээд яг өөртөө хийгээд л материал дууссан байгаа. Энийг ер нь бол яг үндэ бол ТА-гийн тоглолтыг үзэхдээ өмснө гэж бодож хийсэн. Тэгтээ би ТА-раа үзээгүй. Юм тэгэж бодож хийсэн хувцаагаа. Бүх хувцаа яг нэг өнгийн хувцас сонгохдоо материалн дээр нь анхаарвал айгүй зүгээр өөр яг адилхан бүгдээрээ хар байгаа мөртлөө одоо жишээлбэл гутлан лаг тэгээд энэ джинс энэ юм саатай юм нэхмэл материал гээд өнгөн нь адилхан мөртлөө материал нь өөр байвал тэр хувцлалт чинь бас хоорондоо ялгараад арай илүү гоё харагдана. Би өчигдөр орой энэ хувцсыг өмсөж үзэж байгаад энэ хувцсандаа нэр өгсөн. Ямар нэр вэ гэхээр би Толны лук гэж нэрлсэн. Яагаад толны лук гэж байгаа вэ гэхээр би яг ингэж өмсөөд зөвхөн толонд л өөрийгөө харна. Нүг гадагшаа ичээд гарч чадахгүй болохоор толны өмнө л харагдах боломжтой лук гэж бодоод толны лук гэдэг нэр өгсөн байгаа. Тийм байна. Би байсан бол ерөөсөө ингээл халахаар ингэсэн. Би байсан бол ч угаасаа би байгаа юм биш ч тий. За миний 3 дахь өдрийн лук
Энэ хувцсыг болохоор ер нь бараг Ladies Night гэж хэлж болно. Тэгээд артал нь юм би ер нь өөрийнхөө мөр тэгээд игний ясан дуртай аяга гой санагддаг учраас энэ хувцсыг бас миний хийсэн хувцс байгаа. Ингэж мөрөө гаргахаар хийсэн. Тэгээ өмддөг хосороо энэ хувцсны зориулт нь юу байсан бэ гэхээр No Rules киноны нээлтэн дээр урагдаад тэгээ яг өмнө нь нэг орой 5 цагаас агааш тэр чинь би нэг 12 цагт юу оёхоо мэдгүй сандарч байгаа. Тэгээд энийг ойсон. Тэр өдрөөс хойш ерөөсөө дахиж өмсөөгүй. Ер нь хувцснуудаа нэг өмсөж гараад байдгүй. Энэний загвар бол анх бол ийм дали байж агаад дали нь ер нь арай өдөр тутамдаа өмсөх тохиромжгүй байсан болохоор би сүүлд тэгшин болгоо ийцсэн. Хитрхи хар байгаад байгаа болохоор би цагаан амиг зүүсэн. Тэгээ энтэйг ослоо цагаан цүнх үрий гэж бодож байна. За цагаан цүнх бол ийм цагаан цүнх байна. Надад дэдэг угаасаа ганц цагаан цүнх маань. Тэгээд ингээд үрхээр эмэгтэйгээ хослоод аюу гоё болж байгаа. Энэ хувцлалд ер нь найзтайгаа уулзгаад тэгээд ер нь жоохон офис тал руугаа бас нэлээд төхөж очино. Ер нь ямар ч төрөл рүү аятайгаа хувирах боломжтой. Яг нь салхи малхинд гарахаас бусна л да. Гэхдээ ер нь бүх төрөлд тохиромжтой юм хувцс гэж бодож байна. Би энэ нэг энэ дээлэн дээрээ үүрэх гэж хийсэн богцондоо амар дуртай. Энэ хувцс ер нь ингээд тэр чигтээ хараа гамчин энэ оруулах нь цагаан сарал. Тэгээд энэ нь мөнгөлөг учраас ер нь жоохон Монгол хэм маяг оруулах гэвэл энэ цүнхийг ингээд барьчвал тохирно гэж бодлоо л да би. Бараг энийг үүрэл ингээд наадмаар гарахад бараг энэ хувцс бараг ок байхаар байна. За энэ хувцлалтан дээр мөр гарч байгаа болохоор үсээ боосон дээр гэж утсан. Гэхдээ ер нь бол ихэвчлэн би үсээ дандаа боодог. Дандаа ингэж хаавчдаг. Гөлчилгөх үе аюу цөөхөн яг бол нэг том тухтай учраас үсээ ер нь их гөлчилгөөд байдгүй. Ихэвчлэн дандаа ингээл хавчаал урдуур нэг юм хөөрхөн ганц хоёр шиг ус гаргаад иймэрхүү байлгадаг. Ер нь тийм байлгасан нь илүү ч цогтөг болохоор. Тэгээд тэрнээс гадна энэ хувцсыг яг нэг 4-5 цагийн дотор ойсон байхгүй юу? Амар сандраад яраад нээлтэнд явах гэсэн болохоор. Тэгээд дээдлийн жаахуу яг ингээд стандартаар нь бүр яг таг оёо дуусгасан. Өмд бол хизээч амжихааргүй санагдаад би өмдөө нэг удаагийн л өмсөх зориулттай. Ер нь бол бараг ойж дуусгаагүй шахуу. Зүгээр л гэлс нэг 4 юм хайшлал холбоол оёо гарсан байхгүй юу. Тэгээд тэр өмдөө тэгчээд хайцсан. Энэ өөр өмд. Гэхдээ ер нь бол ийм адилхан өмд бол тэр үед ойсон. Хувцас заримдаа яарсандаа цаг бага байгаагаас шалтгаалаад нэг удаагийн л хувцас болгож хийх тохиолдол надад аюу их байдаг. Зүгээр гэлз. За өнөөдөр өмсвөл дахиж өмсөхгүй байх гэж бодож хувцас тэг жоохон яарч хийгээд юм. Гэхдээ энэ юм болохгүй байх л та. Нэг эмээ ээж мэж нар үзвэл яагаад хувцас ингэж хийгээд байгаа ингэж уурлах байх. Гэхдээ одоо тэгээ өөр арга байхгүй гэж. За тэгэхээр 3 дахь хувцас маань нэг иймэрхүү байлаа. Одоо бүгдээрээ миний 4 дахь өдрийн хувцлалтыг хамтаа харцгаая. За энэ бол миний 4 дахь хувцлалт. Тэгээд ер нь өмнөх хэдэ бодвол арай энгийн хүди өмссөн байна. Тэгээд доогоороо зүгээр джинсэн өмд өмссөн байна. Миний ер нь өмсдөг өмднүүд ихэвчлэн гуяараа бариу тэгээд доошоогоо тарпиз, эсвэл тарпизын өмдөө яг ийм болгож бүр өмднүүдэд дандаа ингэж дээшээгээ шууж өмсөх аягүй дуртай. Яг гэвэл хөлөг аягүй гоё тэгшгэн харагдуулдаг. Миний хөл тийм ч амар тали биш дээ. Тэгтээ зүгээр арай илүү гоё харагдаад байдیں۔ Тэгэд энэ өмдийг бол яг энэ цамцанд яг зориулж хийсэн. Яг энэ цамцанд доор л өмснө гэж бодож хийсэн. Хажуугаар нь ийм оруулга байна. Ийм улаан өнгөтэй хийтэй. Тэгээ энэ оруулгыг ингээ карманд нь оруулаад улаан уцаар бас ойсон. За энэ тал дээр болохоор энэ оруулахаараа ийм улаан зүрх карман дээр ноёсон. Тэч миний ойжсэн хамгийн гоё өмднүүдийн нэг гэж би бодож байна. Гэтэ ер нь бол бас ерөөсөө өмсөөгүй шинээр байгаа яг оёол дуусгасан. Тэгээд огт өмсөж гараагүй. Дулаархаар л өмсөе гэж бодож байгаа. Тэгээ энэ юм улаан оруулгатай болохоор юм улаан уртаа сартай цүнх ингээд үрчлээ. Хамаагүй илүү юм тухтай алхахад амар юм бараг гадуур их тэнсэн үед тэнэх үедээ ч юм уу өмсөж болох хувцас юм болов. Ингээ юуч ингэж мөрөндөө цүнх мөнх өөрж ингээ заваарахгүй ингээ амар шууд ингээ юм байхаар. Тэгээ би ер нь ерөөсөө хүди өмсөд идэг хүн биш. Ер нь нэг хүди өмсдөггүй. Өөрөө ойдог ч гэсэн бүр ерөөсөө өмсдөггүй. Тэгээ энэ надад байдаг ерөөсөө цор ганц анхны хүди юм болов.
Яагаад хөдөө өмсдөггүй вэ гэхээр би ер нь их сул хувцас өмсөд идэггүй. Подолк биеэ анзаарахгүй сул хувцас өмсөж чинь биеэ анзаардаг шүү дээ. Тэгээд таргалах гад байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор гэртээ байхдаа ч гэсэн дандаа бороо ус өмсөд баян хүн чинь ингээ өөрийгөө толинд анзаарч идэг болохоор ер нь нэг сул хувцас өмсөд идэггүй. Ер нь өмсөх дурггүй. Эсэг сул хувцас өмсөд аюу дараа нь таргалсан байгааг анзаарсан болохоор тэгээд тэрнээс хойш сул хувцас өмсөөгүй. За энэ бол миний 5 дахь хувцалтай. Энэ хувцлалтанд миний өөрөө оёсон хувцсныг ширхэж байхгүй. Дандаа авсан хувцснууд. Тэгээ ер нь би хувцаа ойчоод хүмүүс асуухаар нь би зарчдаг байхгүй юу. За өөрөө дахиад хэзээ ч хамаагүй оёод өмсчих юм чинь зарчиг гэж удаа зарчдаг. Тэгээ гадар хувцас авахгаа явж байхдаа бас энийг авчихснаас оёод өмссөн дээр юм шүү гэд бас зарчдаг. Тэгээд эцэст нь ямар ч хувцсгүй ер нь бол амар хувцс багтаа тэгээд хооронд нь юм зохицуулах боломжгүй сонь хувцснууд үлдсэн байдаг. Тэр дундаасаа бүр арай гэж ганцхан зүгээр л юм ингийн хувцс шигтэр басглаа. Тэгээ нэг иймэрхүү байна. Энэ хувцлалтан дээр болохоор гутлаа товтойгоо тэгээд эмэгтэйгээ бүгдийн цагаан болгож хослуулсан. Тэгээ энэ хувцсан дээр цагаан цүнхөө өрчүүл зүгээр юм байна гэж бодлоо л доо. За цүнхөө өрсөн чинь ингэж харагдаж байна. Цүнхүү нэлийн шаргалж гисэн гутлынхаа шаргалтайгаа зогтож байна. Наа хөвчлэн үсээ боодог болохоор задгаа тавьчлаа. Ийм сүртэй харагдахаар юмэг зүйлсэн болохоор тэрийгэ тодруулах гад ингээ үсээ задгаа тавьчвал ингээд хар юмны урд ингээ цагаан юм ингээ тодордог гэж бодоод үсээ задгаа тавьсан. Юм байна. За энэ бол миний 6 дахь хувцлалт байгаа. Энэ ямар утга учиртай яадаг хувцс вэ гэхээр энийг би материаланд явахдаа яг дандаа ингэж хувцалдаг. Би чинь материаланд 7 хоногийн бүр өдөр болгон явдаг өдөр гэж байгаа. Ямар ч 7 хоногтоо зоолттой 2 удаа материаланд явдаг. Тэгээд тэр үедээ аль болох чөлөөтэй тэгээд дулаахан. Тэгээд энэнийхээ дээр күүрт өмсөд аль болох дулаахан байх гээд гэвэл материаланд явахдаа нарантуул ордог. Нарантуул чи их хүйтэн газар бараг гадаанаас илүү хүйтэн байдаг тэр дордоор. Тийм болохоор аль болох даарахгүй дулаахан хувцалдаг. Тэгээ хамгийн гол нь энэ дээр энэ хар цүнхийг яг ингээд хоосон гоор нь үрдэг. Хав хоосон гоо. Яг гэвэл би чи юм авах гэж явж байгаа учраас ер нь бол уутаа бэлтчихин гэсэн үг. Тэгээ яг ингээ хоосон гоо сайхан өрөөд. Тэгээ эн чин бөмбөгөөл буцаад хурж ирэндээ эсвэл гарандаа юмтай ч юм уу. Тэгээд нэг иймэрхүү миний материалны хувцлал материаланд явдаг нарантуул лүг гэх юм уу. Тэгж хэлж болно. Ийм байна. Тэгээ ер нь ихэвчлэн шил зүүж гадээ. Яагаад гэдэг мэдгүй байна. Энэ хувцлалтан дээр ер нь бол миний оёсон хувцс ерөөсөө алга. Дандаа худалдаж авсан хувцснуудаа өмссөн байна. Тэгээд энэс хийсэн гэвэл энэ цүнхээ л өөрөө хийсэн. Энэ цүнхээ өөрөө бас нэг хувцсанд зориулж яг тэр өдрөл үүрэх гэж хийсэн боловч одоо бол ер нь байнга нэг өөрж байгаа. Багтаамж ихтэй айгүй амар идэв. Тэгээд би өөр нь одоо ойрын хугацаанд күүртэг оёд сурн цаашаа хийж үзье гэж бодож байгаа. Ер нь бол гадар хувцснаас күүртгийг л ерөөсөө огт хийж үзээгүй байгаа. За миний хамгийн сүүлийн лүг. За энэ лүг болохоор ер нь дулаахан тэгээд тухтай лүг байгаа. Дээр нь үүрэг цүнх бол бодоогүй. Гэхдээ сая одоо өөртөө байгаа энэ том цүнхээ үүрэй гэж бодлоо. Ер нь жоохон цайвар өнгөтэй байгаа болохоор өндөртөө маань зохицох байх. Тэг ингээд аюу гоё тухтай ер нь аюу тухтай л харагдчих. Зүгээр сайхан хичээлдээ явахтай ч юм уу тий. Миний ер нь ойж чадахгүй төрлийн хувцас гэж байгаа. Ер нь оёох боломжгүй төрлийн хувцас гэж байгаа. Тэр нь болохоор нэхмэл хувцснаас наалуур ер нь сүлжмэл хувцас ахгүй. Сүлжмэл хувцас яг сүлжмэл хувцсынхаа технологиор шал өөр ингээд машинд ингээд програм үүсгэж хийгддэг болохоор би өөрөө гараараа оёох боломжгүй. Тийм болохоор худалдаж авч байгаа хувцаа аль болох өөрийнхөө хийж чадахгүй юм наалуурын цамц, наалуурын ноосон өмд цамц юм нэхмэл юм байлгахыг хичээдэг гэж ер нь бараг дандаа тийм худалдаа авалт хийдэг. Ихэвчлэн наас наалууруудаж авдаг. Би өмнөх 6 хувцлан дээрээ бүгдээрэн дээр нүсээ авчсан болохоор энэ удаа ингээд шулуун байлгачлаа. Уг нь би яг ингээд
чулуун тэгээд ингээд нүрээ ингэж даалдалж ингэж орж ирдэг бүсэндээ аягүй дуртай. Тэгтээ жоохон тэртэй санагдаад байд. Тийм болохоор хамгийн сүүлийнхаа ийм үсээ задгаа тавья гэж бодоод задгаа тавьчлаа. Тэгэд энэ цамцны өнгийг бас манай найзууд чамд их гоё тохирж ийн өнгө нь яг чамд болж ийн гэх тэгээд хамгийн сүүлд авсан хуснуудын нэг юм уу. Маасан цамц байна. Тэгээд би ер нь өвлийг цагаан өнгөрүүлэх аягүй дуртай. Цагаан өмөд, цагаан оролт маргаа, цагаан хүрдэг, цагаан гадар ус бүр, цагаан гутал, цагаан цүнх гэв. Ер нь өвлийг цагаан өнгөрүүлвэл нэг тийм гоё цасан охин шиг санагдаад идэг байхгүй надаа. Тэгээд энэ өвөл тэгж үнжээ гэж бодоод ийм цагаан өмд авсан. Өнөөдрийн хусталтанд нэг цагаан юм байсангүй л дээ. Гэхдээ ер нь би өвөл аягүй цагаан өнгөрдөг. Миний таны өмнө өмссөн хувцлалтууд дээр ямар нэгэн байдлаар миний цүнх ч юм уу, миний өмд ч юм уу, дээгүүр хувцс ч юм уу, эсвэл тэр чигтээ ч юм уу дандаа миний оёсон хувцснууд байсан. Тэгээ ер нь би яагаад юм оёх болсон бэ? Яагаад энэ зүйлийг би эхлүүлсэн бэ гэвэл энэ бол ерөөсөө карантин. Карантин надад юм оёход одоо энэ зүйлээ олоход ер нь бол карантин надад бүр үнэхээр үнэхээр сайнаар нөлөөлсөн зүйл гэж би боддог. Карантинаар хитрхи их уйдаад, утас зурагт тэгээ кино миногийн бүх юмнасаа уйдаад оёдлын машинаар хамгийн анхныг топ ойж исэн. Тэгээ тэрнээс хойш карантин тавьсны дараа явж материал аваад тэгээд хамгийн анхныг хүүдийн өмд 2 ойж исэн. Тэгэл ер нь байнга оёсаар агаад одоо ингээд хуцаа ойддог болоод 4 жил болсон байна. Тэгээд тэр үеийн хулангийн хүсэжсэн хүслийг одоо бүр маш амжилттайгаар биелүүлээд явж байна. Тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Баярлалаа.